Энэ өдрийн мэндийг төмөн олон дахин үргээд яачтай дончтой мэдээллийг өргөдөг Арima News мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлье. Эхний мэдээ. Дарга-даргатайгаа харьцаанд ямар шийдвэрийг гаргуулж чадах юм дөө? Хөлтөө хөглөрлөө гэд хэдэн муу оюутнуудын хувь заяаг утасны цаанаас л ууртай хэдэн дарга нар шийдчихсэн байх юм. Эрх мэдэл Баян хоосны ялгаач утгаараа илэрч байна да. Нэг юм явдал болсон байна. Доржч бай, дондогч байна уу? Нэг дараа өглөө ажилдаа явах гэд босчээ. Манер өглөө болгон угддаг зүйл нь замын төвчрэл оюутнуудын богиноролгээд их итгэлгэнсэн дарга нэг юм арга сэтгэсэн байх юм. Өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд өөр нэгэн дарга руу яриад оюутнуудын хичээл сургалтад ирдэг цагийг хойшлуулахар тохиролцжээ. Хэтэрхий өвөөгүй гэмээр үйлчлийг дарга гаргасан гэд хэлчихэж болохоор л байгаа юм. Зайсан амьдрдаг даргын замд нь хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд хөглөрч явдаг. Замыг нь бөглөж дараад өнөөх дарга нар нь өөр хоорондоо зогцоод оюутнуудын хичээлдээ ирдэг цагийг 2 цагаар хойшлуулжээ. Нийгмийн ижил тэгшэрхийн асуудлыг энд яриад ч хөндөөдөж хэрэггүй болчихж байгаа юм. Бистэйгээ утасны цаанаас харилцаад бусдын амьдралын хэм маягийг шийддэг болж дээ энэ дарга нар. Баян хоосны ялгаа өдөр ирэх тусам алсарч бас тэгээд болоогүй эрх мэдэл албан тушаалаар элдал далайлах болж дээ. Нээлттэй зарын тогтолцоо Центр ЦГМ. Их баяр Нямдорч 2-ын Тулаан улс төрийн тавцанд нэлээд ширүүхэн болоод Түрн амжигтай зэрэгцээд өөр нэгэн эрхэмтэй хууль зүйн сайд тулалдахаар болж байх шиг байна. Энэ удаагийн Тулаан боксing ринг бус харин нохоо цодооны талбартай өрнөж олон хүн оролцохоор онцлогтой байж магадгүй. Сонгуулийн өмнөх нохоо цодооны авах шалгаруулга тэмцээн ингэж игээсэн. Гандарсан засгийн газрын сайдын асуудлаас буухта Батуулга нэлээд ширүүхэн үгийг Нямдорчд хаяглаад явуулсан. Баргийн хүн дүгэн сумаа хариу барьдаггүй. Эрхэм сайд энэ удаа нэг их зүйл дуугараагүй. Чимээгүй 2 сар шахам дуугүй байсан. Гэтэл маань хууль зүйн сайд их хурлын эрхэм гишүүн Батуулгыг иймэрхүү гэрээ байгуулсан гэдгийг нь олоод мэдчихжээ. Ийм гэрээ бодтойгоор байгуулагдсан 20 хуудас гэрээ ангиллаар байгуулагдсан Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Ийм гэрээ байна. Энэ гэрээ 2011 оны 3 сарын 19-нд байгуулагдсан. Энэ гэрээг өнөөдөр Монгол мэдж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газарч мэдэхгүй байна. Батуулга сайдын хувьд мэдээлэл хийснийх нь маргааш нь хариу мэхийг хийлээ. Авдгалтай тэмцэх газар эрхэм хууль зүйн сайдыг шалгуулах хүсэлтэй Монголын ардчилсан холбооны гишүүд дэмжигчдийн хамтаар хургуулах нь тэр. Энэ тухай эх 7 хоногоос бүх баримтуудыг гаргая. Ер нь тэгээд засгийн газрын сайд нууцаар гэрээ хийгээд нөгөө гадных нь нууц гэрээнд нь мөнгө өгөө тэгээд нууцаар төмөрцөн байна гэж байхгүй. Нууц гэрээ юунд байдаг юм бэ? Ерөнхийдөө Хард аймаг Зэвсгийн 8 бусад юмудаар л хийгддэг. Энэ болоод засгийн газрын шийдвэрийн дагуу ийм энгийн юм та нараас хуурдаг гэж байна. Чимээр зүгээр Нямдорч гэдэг хүн өөр юм руу бүх та бүхэн ч гэсэн толгойн хэрэгцээ өгч байгаа. Өөр юм руу юм чинь зайлуудыг харахтай ийм л хүн шүү дээ. Түүгээрч зогсохгүй засгийн газрын зарим гишүүдийнх 5 толгой бодлуулах асуудалд оролцсон. Ерөнхий сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга энтергээд үүнийг сонссон засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дэвжэн дээр гарч ирээд ийм нэгэн үгийг хэллээ. Засгийн газрын уралдаан дээр энэ зам тээвэр байлгаатай хэлцээд бүрий боржийн тайлбарснаар тэр одоо солонгосуудтай хамтарсан тэр гэрээг нэг талаар улсын талаар тодорхой зүйл асуусан. Ийм гэрээ байгуулагдсан байгаа нь асуухад өөрөө Батуулга сайдаас асууж ирсэн. Ийм гэрээ байгаа юу? Батуулга сайд байхгүй. Гэтэл тэрэнд энэ гар хүлээсэх тулцсан ийм гэрээ байна. За ингээд нэг талаас X-сайд Батуулга Монголын ардчилсан холбооны акулуудтай харин одоогийн байдлаар дивжэн дээр хууль зүйн сайд хэрэг эрхлэх газрын даргатайгаа гарч ирээд ширүүхэн тэмцэлдэж эхэллээ. Үгэн сумны үнэн мөн нэг харин хин эзлэхийг нь яг одоо таашгүй. Төрийн болон төрийн тусгай алба, бизнес эрхлэгч хувь хүн албан байгууллага, орон нутгийн телевиз радио та бүхэн бүх төрлийн зараа манай сайтанд үн төлбөргүй байршуулах боломжтой. Нээлттэй зарын тогтолцоо Центр ЦГМ.
Цагаан халаад өмсөж, тангараг өргөсөн эмчнэрийн маань дотор мэдлэгтэй, мэдлэггүй ч эмчнэр олон байхын сацуу. Мэдлэг хомс эмчнэр маань гар харддаг нь энэ үхэн болсоор байна. За тэгээд цаашлаад хүмүүс эрүүл сарууд амьдрахад бэрхшээлтэй болоод байна да. Эмчээ, манай ихнэр төрөх гээд байна. Чамд мөнгө байгаа мó? Төрөхөд тарифтай штэ. Яй. Хонгор минь, хүний хөгжлийн мөнгө буудал тисээрээ. Хонгор минь. Яй. Яг одоо мөнгө алгаа эмчээ. Хүний хөгжлийнхөө мөнгийг буухаар өгчиж болохгүй юм уу да? Танаас гуйж байна шүү дээ эмчээ. Тэ эмчнэр минь, ихчүүд минь ингэж зовх хэрэг байдаг ч юм уу да. Хотын хог дарга нарын нүдэнд юу болж харагддаг вэ? Арт түмний хувьд агаарын бохирдол, угаарын хий болж уушиг цэжийг нь хортуулдаг. Харин дарга нарын хувьд бол утаа олон бүр өтгөрөөсөө хог уламж бүрийг хийсч дэгдээсэй гэж хүсдэг бололтой юм. Тэдний нүдний өмнөр хийсэх хог бүхэн мөнгө болж харагддаг учраас тэр 2 жилийн өмнө татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөг хятадаас оруулж ирээд жилч болоогүй эвдэрч ашиглалтаас гарсан хогны машин зарцуулагдчихэ. Харин үүнд албаныхан хариуцлага хүлээхгүй хотын иргэд хогондоо дарагдаж дарга нарын хуудуутай явдлын балгаар хэлмэгдэж байна. Жил болохгүй зам зогсон хятадын Dongbaek гих цэнхэр өнгөтэй хогны машины нэг бүрийн хянуун 25 сая төгрөг. Нэг ийм төрлийн ижил үнэтэй 72 хог ачих зориулттай автомашиныг 2010 онд дүүргүүдэд тарааж ашиглуулжээ. Үнэн хахацсан эдгээр автомашинууд жилч өрөхгүй эвдрээд тогтчол үйлчилгээний компани хашаанд новш болоод хувирчгаж эвдэрсэн машиныг сэлбэж янзлалж болохгүй ховор бүтээгдэхүүн оруулж ирэн. Төсвийн мөнгийг дээрэмдсэн энэ нэчгүртэй үйлдэл хариуцлага хүлээх хүн өнөөдөр алга. Муу машин худалдан авч байгаа ихний асуудлаа шийдээгүй байж ахин 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 163 автомашин авах гин. Гэвч хаанаас хэн хэдэн жилийн настай машин оруулж ирэх гэж байгааг нь тодорхойгүй юм. Үүнд хяналт тавьж байгаа ч төрийнхэн алга байна. Нээлттэй зарын тогтолцоо Центр ЦГМ. Долоо хүрэхгүй хоногийн өмнө ийм нэгэн явдал боллоо. Монгол улсын шилдэг малчин эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тодруулах нь тэр. Засгийн газрын тэргүүний санаачлагаар хийгдсэн ажилгэн шүү. Шилдэг малчин эмэгтэйг шалгаруулах ажлыг нэгэн банк гардан гүйцэтгэсэн. Малчин өрхийн хоттой хоныг тугаад явчихж байгаа гих зэрэгээр хил амны бай болж байсан. Цаг байлаа. Авсан зээлээ төлөхгүй болохоор нь хоттой хоныг нь туугаад явчихж байгааг их хурлын эрхэм түвшээд хилээд малчныг өнөөх зээлээс нь чөлөөлөх хуулийн төслийг санаачилж байсан биш билүү. Ямар ч гэсэн хөөрхий хэдэн малчин эмэгтэйчүүд шилдэг гэсэн сэтэр зүйлээ. Би 90 оноос эхлээд мал малсан. Одоо 2000 гаруй мал энэ жил тоолсон. Төрийн ордонд орж ирээд алтадмал том боллаа. Харин хөөрхий энэ зур нь өнөөх зохион байгуулагчид нь эцдийг нь төрийн ордонд туучваад хоттой хоныг нь өөр тийш нь туучих вэ дээ гэсэн бодол болгоомжлол зарим хүмүүс төрж байсныг нуух юмгүй. Монгол улс хуулийг болчихъя гэдэг санаачлагыг шүүгдэж байгаа эрхмүүд хэлж ярих болжээ. Хэргийг нь шүүж байгаа шүүгчийг барьж аваад зодсон гэх юм. Энэ чинь одоо үнэн хуудлыг дэнслэх эрх шүүгч нартал байдаггүйсэн билүү? Хуулийг шүүхээр ядлах юм бол хууль бусаар арга хэмжээ аван шүү гэж ирээд л хөөх юм уу 7 сарын 1-ний хэргийг шүүсэн шүүгчийг утасны цаанаас айлгаж байгаа сурагтай. Хэрхэн шийдэгдэх нь мэдэгдэхгүйгээр хэрэг гацаанд орчихлоо. Үүний дараа төрийн тэргүүн цагдаагийн байгууллагын удирдлагыг дуудаж ирээд л генерал цолыг нь төр өгсөн эргүүлээд авчихдаг гэдгийг сануулсан. Цагдаагийн дарга нарыг буруутгаж байгаа хуулийн заалт нь хүчингүй болчихсон гэж ирээд хуульцуу дотоод хэргийн сайн мэгдсэн билээ. Улсын ерөнхий прокурор Мөрдөн Байцаах алба, улсын прокурорын нэрэгдэх Мөрдөн Байцаах алба, хотын прокурор гэж тэр прокурорыг шүүгшилжүүлдэг эрхтэй 3 эрх бүхий субъект нь ганц хуудастай бичгээ уулсан. Тэр бичгэн дотор үндсэн юм нь бол наад цагдаа хорих шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн бүлгээр шийдэгдэг хуульч нь 2008 оны 2 сарын 1-нд хүчингү болсон шүү. Энэ асуудлаа хуулийн зүйн талаас нь авч үзхийг хүсэж байна гэсэн ганцхан үгтэл бичиг явуулсан.
Нэг талд цагтаа шүүх, нөгөө талд хохирогч байгаа. Ихийг нь эцээхгүй, туглыг нь тураахгүй, асуудлыг шийдэх учиртай гэдгийг хэлж байгаа. Харин хуулийн хүрээнд асуудлыг шийдэж байгаа гэдгийг ерөнхий прокурор мэдэгдэж байх юм. Хууль зүйн сайдаас эхлээд цагдаагийн дарга хүртэл хууль зүйн байнгын хорийн даргаас эхлээд одоо бүх хүмүүс нь юу гэж хэлж байгаа хөлтөд зэрэг хуучин хуулиар одоо шийтгэж байна. Бид хүчингү болгоцсон юм а гэж. Хуучин хуулинд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр илүүлэх газар, дотоодын зэрэг, хөлийн зэрэг гэдэг ингээ бүгдийг тоочоод явдаг байсан. Энэ хүмүүсийг үйлдсэн гэмтэрэг бол цэргийн гэмтэрэгт тооцогч байсан. Ингээд танаас нэг баримт харуулчих. Энэ бол улсын их хурлын тамгын газраас одоо авсан лавлгаа. Энд юу гэж ийм хөлтөд зэрэг ингэж байна л да. Нүндэ жантсан дарга их хурл удирдажсэн байна. Тэгээд асууж байна. 272-ийн 2-д бусад цэргийн бие бүрэлдэхүүнд гисэг тус хасах юм уу гэж ингэж асуусан. Цэнэмд орж. Энэ ингэсэн байна. Эсэргээр нь биччихсэн байна. Төрүүчийн 1-р хэлэлцүүлгээр 274-р зүйлд байсан бусад цэрэгт гэдэг үгийг аваад хайчихсан юм. Энээс шалтгаалаад дотоодын цэрэг, хөлийн цэрэг энэ цэргийн гэмт хэргийн субъект биш болж таарчхаад байгаа юм. Тийм ч учраас ийм байж болохгүй учраас ажлын хэсэг дээр юу гэж ярьсан бэ гэхээр 274-ийн 1, 274-ийн 2-т байгаа бусад цэрэг гэдгийг сэргээе гэж ойлголцсон юм а. Энэ утгаар нь санал хураагаад зарчим нь эрүүгийн хуулийн 274-р зүйлийн хуучин заалтууд хэвээр үлдэнэ гэсэн утгаар санал хурааж өгөөч. Ингээд санал хураагаад тэр бусад цэрэг гэдгийг хасаа хийсэн байснагаа буцааж оруулаад зэвсэгт хүчин бусад цэрэггээд энэ дотор энэ хүний хэлснээр дотоодын цэрэг, хөлийн цэрэг хоёр хамаарч байгаа шүү гэж ингэж тайлбарлаад тэгээд ингээд санал хурааж өгөөч гэж санал хураагаад 41 гишүүн хуралдаанд оролцож 30 зөвшөөрч 11 татгалзаж энэ хуулийг баталлаа гэдэг байж. Өөрөөр хэлбэл хөлийн цэрэг дотоодын цэргийн албан хаагчид цэргийн гэмт хэргийн субъект болно гэдгийг ингэж хууль тогтоохдоо эдгээр өөрснөө оруулсан. 7 сарын 1-ний хэрэг явдалд буруутан олдгол учиртай. Өнөөдөр буундуу гарч хүний амнаас өнгөрсөн энэ түүх ямар ч байсан эмигнэлтэй хэрэг явдал эцэслэх цаг ирэх байх. Гэхдээ шүүхийн шийдвэрийг буцаадаг, няцаадаг жишиг тогтож болохгүй. Бас таарахгүй. Үүнийг л хахаана анхаарах цаг нь болчихжээ. Одоо бүр шүүгчийг шүүн таслах ажил явуулсны төлөө шүүхийн гадна зоддог байх нь жудагтай зан огтоос бишээ. Anime News энэ удаагийн хөтөлбөрөөр үүгээр өндөрлөж байна. Нийгмийг эрүүжүүлэхийн тулд зөөлхөн чимхэлт зайлшгүй шаардлагатай. Эх 7 хоногийн энэ цагтаа уулзъя. Anime News